манайхан машиныхан тооромзны накладыг солилцгоё. Манайхан лайка дарсан уу? Дараагаа бол дараард үзээрэй манайхан. За ингээ Огийн мэн нь хүргэлтэнд явдаг материалаа авч явдаг машина янзлж байна. Машины мэн наклад нь дуусчихсан. Тийм болохоор маш их дуутай байгаад байгаамаа. Тэгээ накладаа солихоос өөр аргагүй болсон. Тэгэхгүй болвол наклад нь дуусчвал тооромс барихаа болно. Наклад нь дуусчвал тооромс барихаа болно. Маш их асуудалтай болно. Маш их айцтай болно гэсэн. Тийм болохоор би цоошин наклад авах гэж байгаамаа. Аваад би тавих гэж байгаамаа машинда. За ингээд хуучин накладаа харъя. Пүүс илэгдээд амар болцсон биш. Ярахчгүй. Аваад удаагүй. Ер нь бол машина авснаас хойш баг накладаа солиогүй. Одоо ийм зузаан байх хэрэгтэй байхгүй юу? Шинэ наклад нь ийм зузаан байгааз энэ хардаа. Ийм зузаан байх хэрэгтэй. Тэн твхлийг ингээд хийгээд тэгээд накладынхын суппортэнд оруулнаа. Одоо ингээд энэ гялалцсан энэ дугуй диск биш үү? Энэ дискийг ингээд хавчиж өгч идэг наклад нь. Одоо энэ бол ингээд ийм поршн гэдэг зүйл байгаа юм. Поршн нь л энэ накладыг ингээд хавчдаг зүйл юм аа. Тэгээ ингээд накладаа хавчингууд ингээд дискээ бас хавчаад тэгээд зогсох гэдэг дахиад өгж байгаа юм. Зогсоож байгаа юм машиныг бол. За тэгээ сайн чангалах хэрэгтэй. Машины идангийг ер нь бол сайн чангалах хэрэгтэй ш. Тэгээд дугуйгаа сайн чангалаад тэгээд данхраад хэрвээ хэрглэж байгаа бол ивэс хийгээд одоо ингээд ивэсээ аваад ингээд данхраадаа авсныхан дараа ингээд бүр сайн чангалалт туйлзалт нь өстой сайхан чангалах хэрэгтэй. За тэгээд баяртай. Тонгод би уул баяр